Энэ бол гадаад зээлгийн ашиглалт үр ашгийг сайжруулах тухай хууль гэдэг нэртэй товчхон хууль байгаа. Гол санаа нь бол 3 том төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэ үүрэнгийн усан цахилгаан станц, Сэлб дэд төв гэсэн энэ 3 төслийг ерөнхийдөө Монгол улсын төсвөөс гаргачаа. Энэ 3 төсөлтэй холбоотой зээллэг, зардлыг төсвийн хязгаараар баталсан зардлын өсөлтөд тооцохгүй бай. Энэ 3 төсөлтэй холбоотой зардлыг Монгол улсын нэгдсэн төсвийн алдагдалд тооцохоо болио гэсэн ийм агуулгатай ийм хуулийн төсөл байгаа юм. Энэ 3 төсөл ихэд нийтдээ нэг 3.5 тэрбум орчим ам долларын гадаад зээл зардлын асуудал яригдана. Өөрөөр хэлбэл Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10-аас 15% тэнцэх хэмжээний төсвийн алдагдлыг энэ төсвийн хуулиас гаргачаа, нуучаа гэдэг ийм агуулгатай хуулийн төсөл орж иж байгаа учраас энэ Монгол улсын төсөв нэгдмэл байх, тогтвортой байх энэ зарчмуудад харшилж ийн гэж үзэж байгаа. Тийм учраас ардсан намын бүлэг дээр энэ асуудлаар дахиж гишүүдтэйгээ ярилцаж нэгдсэн байр суурь тодорхойлох шаардлага гарах байхаа гэж үзэж байгаа.